Энэ жил бол шоолсон хотыг бол бид нэр тогтцол үйлчлэгээ хариуцлагын жил болгон зарласантай холбоотой зөвшөөрлөгөө баригдсан хашаа барилга байгууламжуудыг бол уулгах ажлыг эхлүүлж байгаа. Тэгээд хамгийн эхлээд энэ 92 дугаар шинэ гадаа энэ олон жил болсон бас иргэдээс нь өргөл гомдол ирсэн ийм гараж байсан. Одоо энийг бол эзэмшигч хүнтэй нь одоо ярилцаад тэгээд одоо зөвшөөрлөсний үндсээр ингээд буулгаж байна. Тэгээд цаашдаа бол нийт 7-8 ийм зөвшөөрлөгөө объект хашаа орнод байгаа. Эднийг бол бас бүрэн татуулж ажилланаа. Бас надад бол одоо эсэргүүцээд ах юм алга. Аливаа ер нь манай иргэд ер нь тэгээд аль-алиндаа ер нь хуулийн дагуу явж байсан дээр шүү дээ. Нэгэнд болохгүй юмыг болгоно гэж зүтгээд явдаг хэрэг байхгүй шүү дээ. Тийм л байна да мэдээ өөр хэлэх юм алга. Тий. Манай өрөлтөө ахтаа баяртай ажиллаж байгаа. Бидний бас ажлыг дэмжиж аймаг хотоосоо гаргаж байгаа одоо энэ бодлогыг дэмжиж одоо бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж ажиллаж байна гэх тэгээд энэ зөвшөөрлөгөө байгаа гараашаа буулгая би. Тий, одоо энэ ч одоо би эсэргүүцэж болохгүй шүү дээ энэ чинь. Өөрийг бас ухамсарлаад ямар нэгэн тийм ээ. Аливаа юм чинь үүрэг байна, ирэх байна. Тий, зүгээр мэдөө. За тэгээд цаашдаа чи ажилд амжилт. Миний өмчлөлт ирээд одоо 13 жил болж байгаа юм. Дөрөнд нь бол 2000 онд 98 онд баригдсан байлээ. Тэгээд 2010 онд л миний эзэмшилд орж ирсэн дээ. Энэ газрыг чөлөөлсөний юм дарин сайхан хүүхдийн тоглоом. Энэ дэр нэг хөгжлийн нэг юм бариасаа л гэж одоо бодож байна. Тий, харин иргэд маань нэг хажуугийн машин тэрэгний зогсоол тавьж нэг үлэн царайлж бүү байгаасаа л гэсэн бодол байна доо. Одоо иргэд оршин суугчдын эрх ашигыг хамгаалж өгөөч гэсэн өсөлт төгсний дагуу энэ гараж буулгах үйл ажиллагааг түргэн шуурхай арга хэмжээ авч өгсөн хотын захирагч мөнх чаргалтай болон багийн ажлын албанда баярлалаа талархаж байна. Иргэд оршин суугчид маань эхний ээлжинд бол дан ялангуяа хүүхэд багчууд маань эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоогоор хангаж өгч байгаа. Тэгээ энэ уг гаражийн эзэн маань өөрөө одоо Монгол хүн хаач явсан хуулийнхаа дор эрхтэгш хууль үйлчлдэг байх ёстой гэдэг шударга зарчмыг бариад би өөрөө одоо ингээд буруу зүйл хийжээ. Энийг ухамсарлаад энэ гараашаа хэл үггүй ингээд буулгая гэсэн юм сайхан хүсэлт одоо өөрсдөө ингээд бас яасан тавс гараашаа буулгаж энэ үйл ажиллагаа явагдаж байна. Иргэдтэй бас анхааруулахад бол цаашдаа ингээд бас зөвшөөрлөгөө одоо хашаа одоо байшиг барилгын байгууламж битгий одоо бариарай. Тэгээд ингэх юм бол бас хот бол одоо цаашдаа өөрснийхөө төлөвлөлт төгслийнхаа дагуу явнаа. Тийм болохоор зөвшөөрлөгөө байх юм бол одоо ингээд бас арга хэмжээ авагдаад ингээд явах юм байна шүү гэдгийг бас анхааруулж хэлье.